Сайн байцгаана уу Мэлхийн ордныхоо 2025 оны 5 дугаар сарын Мэлхийн ордны астрологи төлөв байдал 5 дугаар сарын 4-нд ангараг гариг охины орд руу шилжинэ. Мэлхийн ордуудын хувьд өдөр тутмын амьдрал, ажил, эрүүл мэндтэй холбоотой асуудлууд шин эрч хүч өгнө. Та илүү хариуцлагатай, төлөвлөгөөтэй байж аливаа зүйлд ухаалаг, төвчээртэй хандах шаардлагатай болно. Ялангуяа ажлын орчин хамт олонны уур амьсгал дээр илүү төвлөрөх үе байх нэ. 5 дугаар сарын 25-наас Бархас бад Ихрийн орд руу шилжих бөгөөд энэ нь таны дотоод ертөнц хүчтэй өөрчлөлт авчирнаа. Сэтгэл зүйн хувьд тайвширч өөрийгөө илүү гүнзгий ойлгох, амьдралын утга учирыг дахин тодорхойлох боломж гарнаа. Мэлхийн ордны хувьд энэ бол шинэ үзэл бодол ухаалаг шийдвэрүүдийн үе байх нэ. Мэлхийн орд нь гэр бүл сэтгэл зүйн дотоод амгалантай нэгт холбоотой тул энэ сар таны сэтгэлийн амар амгал нь илүү дээр хүчтэй нөлөөлнө. Хуучин асуудлыг хурц аргаар бус зөөлөн мэдрэмжээр суйрлуулна, шийдвэрлэх, өөрийгөө таних мэдрэх чухал үе байх нэ. 5 дугаар сарын дунд үеэс эхлэн хайр дурлал, харилцааны орон зайд шинэ эргэлт мэдрэгдэнэ. Хосуудын хувьд харилцан ойлголцол, гүнзгийрэл, чухал яриа өрнөх магадaltaй. Ганц бие хүмүүс шинэ хүнтэй танилцах боломжтой ч сэтгэл хөдлөлөө хянаж ухаалаг хандах шаардлагатай. Сарын сүүлээр өөрийгөө ойлгож сэтгэл зүйн хувьд шинжилэлт тайвшрах үе цаг үе ирнэ. Хуучин хэмнэл дотоод зөрчлийн алдаа орхиж шинэ үзэл хандлагад анхаарал хандуулснаар илүү амар амгалан нь амьдрал руу шилжих боломжтой. 2025 оны 5 дугаар сар Мэлхийн ордны хувьд дотоод өөрчлөлт, сэтгэл зүйн тогтвортой байдлыг эрэлхийлэх, ухаалаг шийдвэр гаргах, сэтгэл ханамжтай ирээдүйг төлөвлөх чухал сар байх болно. Контент маань танд хэрэгтэй мэдээлэл түгээсэн бол лайк, subscribe дараарай. Мөн сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Мөн бусдад түгээгээрэй. Баярлалаа.